За хууль их гоё. Супер хууль байна. Тэгээд ер нь яг одоо ингээ хараад тахаар манай ерөнхий сайдаас өөр ер нь ажил хийж байгаа хүн одоо бол ер нь олж харагдах байна. За мэдээж одоо энэ хууль мөлийг оруулсан энэ хамгаалал юуны салбарын сайд нь бол сайн ажиллаж явах шиг байна. Би сангийн сайд дээрээс олж харах байлаа. Одоо татвараа бид нар чинь ингээ сая батлаад явуулчлаа 2.2 ихнээд 2027 онд. За намар гэхэд бидний төсвийн алдагдал, төрийн сангийн алдагдал гээд нэлээд тоо гарч ирнэ. За энэ хуулийг батлахаар бас нэлээд алдагдал нэмэгдэн. Тэгээ эх жилийн би энэ төсвийг яаж боохож байгаа? Орлогоо хаанаас олгож байгаа? Мөнгө олдог бид нар хуулиа баталсангүй. Сая тэгээд хойшлуулад за ингээд дотооддоо ч гэсэн нэг юм ус төрчлөлтөө. Тэгэхээр надад мөнгө хаанаас олгож байгаа гэдэг асуултан дээр сангийн сайд хариулмаар байна. Ерөнхий концепц болж байгаа. Энэ одоо нэг баталгаат мэдрэмж нэлээд олон улсын түвшингийн Шинэ Зеланд, Австрали, Английн энэ юугаар стандартаар исэн мэл баталгаат тэтгэврийн юу гэдэг тэ. Гэхдээ нийгмийн даатгалын сан гэдэг нэг зарчмын санал байгаад байгаа л да. Нийгмийн даатгалын сан гэдэг сан маань өөрөө нийгмийн даатгал шимтгэл төлсөн хүмүүсийн сан баггүй. Тэр энийгээ төсвөөсөө нэг үл гаргаад яг тэр сан байдлаар нь удирдаад тэгээд тэр нь өөрөө эргээгээд одоо тэр тэтгэврээ яаж нэмж явах уу гэдгийг бодлогоо бодож явдаг. Тэгээд тэрэн дээр нь засгийн газар баталдаг ч байд юм уу, дэмждэг ч байд юм. Ийм бэрхүү байдлаар менежмент явбал уг нь жишг рүүгээ явчихсан баг. Одоо тэгэхээр бид нар чи ингээд төсөвтэйгоо ингээд бүх юм холжээд за тэгээ энэ дотор ч нөгөө халамжийнж тэтгэр байгаад байгаа. За одоо халамжинд ингээ баталгаад гэдэг ингээд болоод явах юм шиг байна. Гэхдээ энэ төр ч одоо нөгөө малчин, залчин ингээд нөгөө нийгмийн даалгавар шимтгэл гэдэг асруулсан сегмент руу одоо манай хүчний байгуулагч гэдэг юм. Тэгээ энэ сан маань өөрөө тэрийг даахгүй. За одоо тэрийг ингээд төсвөөс ингээд нэлээ өндөр санхүүжилтээр ингээ хийгээ явчихаар зөв миний тоо бүдүүн бараг тооцоо шүү. Зөв эх жил би одоо төсвийн байнгуурыг ахалж исэн болохоор л ингээл төсөв дээр их санаа зовоодох шиг байна. Зөвхөн миний бүдүүн бараг тооцоо бараг 10-д их найдвар бид нар ирэх хэрэгтэй. Одоо энэ татвар энэ цалин тэтгэр гэдэг явахаар. Тэгээ энэ мөнгө маань яг хаана байгаа юм бэ? Би сангийн сайд дээрээс олж харсангүй. Энд дэр сангийн сайдаас би хариу аммаараа нэг тодорхой хариу амар. За, ерөнхийдөө хариулъя. За тэтгэврийг инфляцтай уялдвал жил болгоно нэмнэ гэдэг заалт 2024 онд нийгмийн даатгалын хуулинд хийцсэн. Тийм үүрэгтэй засгийн газар. За эх оны төсөв барихад тэтгэврийг инфляцтай уялдуулаад нэмэх шаардлагатай. Инфляц ч бүр 11% өрчөөд байна шүү дээ. Тэгэхээр инфляцтай уялдуулж нэмэх гэхээр тэтгэврийн доод хэмжээ авч байгаа 769 дээр 10%, 20% нэмлээгээд баг дээр нь 10% нэмэгддэг, өндөр тогтоолгос дээрс нь 10% нэмэгддэг. Тэгэхээр энэ өөрөө шудраг биш байна л гэдэг. Дээрэс нь ерөөсөө энэ нийгмийн даатгалын сан болвол өөрөө нөгөө хүрээгээ тэлж цаашдаа нөгөө нийгмийн даатгал шимтгэл төлөх хөшүүргийг энэ өнөөдрийн хөдөлмөр эхэлж байгаа залуучуудад бий болгохгүй бол шимтгэл төлөх ямар сонирхолтой болцсон. Яг энэ татвар шиг сонсогддог болцсон. Жишээ нь өндөр төлсөн 5 жилээрээ тэтгэвэр тогтоолох гэхээр тэр хүн 30 жил төлж яах юм? 5 жил өндрөөрөө тогтоолгоод гарьяа л гэдэг юм бодолтой. Гэтэл олон жил төлсөн хүмүүс хохироод. Тэгэхээр шудраг энэ тогтолцооны шинжилгээг хийж ийж цаашаа тэр инфляцтай уялдуулж явах нь зүйтэй гэдэг. Олон жилийг урамшуулсан энэ тогтолцооны том шинжил. Энэ олон жил яригдлаа 58 оны тогтолцоогоор өнөөдрийг хүртэл явлаа. 95 онд шимтгэл суурьсан тэтгэврийн тогтолцоо шилжсэн. 90-95 оныг яах вэ? Тэгээд нэг нэрийн данс нэгээд хийсвэр нэрийн данс бичсэн. Дийлхэ болоод нөгөөдөг чинь 79 оноос хойш гээд тавьдсан чинь 78 онд тэтгэврт 78 оны иргэд тэтгэврт гарвал 40% өндөр, 79 оных нь нэрийн дансаар бодвол 40% бага гэхээр энэ бол шудраг биш юм. Тийм учраас тогтолцоо өөрөө шудраг болох зарчмыг хэрэгжүүлж цаашаа алхана гэж. Энийг хийхгүй бол ингэж явсаар хагаад бид нар тэгээд ер нь 40 их найдвар баг очих юм бэл. Юм хөшүүрийг хэрэглэхгүй бол. Тэгэхээр тэр утгаараа бол цаашаа нийгмийн даалгаврын санг алдагдлыг бууруулах тогтолцооны шинжил гэж хэлж болно. За орлого талаа бол бодох ёстой. Яг гоо засгийн газрын зүгээс бол ашигт малтмлын хуулийг өргөн мэдүүлээд хилцэж байгаа. За энэ хууль бол мэдээж одоо энэ эдийн засгад хэлэхэд бол том ордоо өөрчлөлтийг бол авчирна. Дээрээс нь та бүхний хилцэж байгаа энэ гав гишүүний маань одоо зөвшөөрлийн хууль байна. Энэ бизнесийн эрхчлөө байна. Тэгээ сая энэ татврын хууль ч гэсэн өнөөдөр зардал гаргаад байгаа мөртлөө яг үнэндээ энэ бол хөдөлмөр эрхлэлтийг л дэмжих гэдэг байгаа шүү дээ.
ажлын байрыг нэмийг дэмжих гээд байгаа шүү. Тэгэхээр гав үе гишүүн бол энэ ажлын хэсгийг ахлаад одоо онцгой одоо хувь нэмрээ орууллаа. Би одоо ажлын хэсгийн ахлагч бол гишүүдэд талархал илэрхийлье. Зөвхөн өнөө орлого талаа болвол одоо бид нар эдгээр хуулиуд батлагдвал явуулна. Төслүүдэд өргөжлүүлж гин дуустгүй яриануд бол дуусч байна. Одоо ингээд зэс бол ямар ч байсан үе үеийн засгийн газар ярьсан гараанаас гарчлаа. Компани шалгарчлаа. Гангийн үйлдвэр дээр хураангуул лист нь гарчлаа. Хөнгөн цагааны үйлдвэр дээр бол одоо хөрөнгө оруулагчтай хилцээр хийж байна. За тэгээ импортыг орлох одоо бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бол бид нар урдаа За ерөнхийдөө хариултыг үзье. тэгээ ер нь боловсруулах үйлдвэрийн төслүүдэд бол одоо ирэмбэлсэн. Тэгэхээр орлого талаа бол одоо анхаарч бол ажиллаж байгаа гэдгийг хэлье. За дээрэс нь яг олон жил яригдсан төрийн өмчийн компани энэ бол намайг хэрэглэхийн дарга багт өргөн мэдүүлсэн хууль. Ингээд одоо их хурлаар анхны хилцүүлгээд авч байна. Би үнэхээр их баяртай байна. Энэ төрийн өмчийн компани хууль батлагдсны дараа бол энэ бол төрийн өмчийн компаниудын дунд бол хувьсгал болно. Сая 14 компани буулгаад Чингис хаан баялагын сангийн менежментийг чиглэл рүү явуулаад яг хөрөнгөний удирдлага руу чиглүүлсэн. Сая нөгөө Франклин Темплтоны хүмүүстэй ч одоо 2-3 удаа хилцүүлэг хийлээ. Тэгээ одоо ер нь олон улсын менежмент рүү өгнө. Asset management хийн. За ингээд нэг жоохон зориг гаргаад хөдөлчихье гэж бодоод байгаа. Тийм учраас оролцоо багасгасан. За орлогод хэлсэн ажлуудыг бол одоо явуулна. Салбар болгонд байгаа энэ тогтолцооны өөрчлөлтүүдийг засахгүйгээр сонгуульд өгч байгаа юм байна гэд хоосоо 10-20% нэмээд явбал үр дүнд хүрэхгүй л гэдэг ийм л одоо төлөвлөгөөтэй байна. Тодруулъя. Тэгээ энэ хуулийн концепц бол надад таалагдаад байгаа. Тэгээ энэ дээр бас манай салбарын яавных нь сайн ажилласан байлээ. Тэгэхээр харин зүр хилцүүлгийн шатанд энэ нийгмийн төсвийн байнга орны хамтарсан ажлын хэсэг гаргаад тэгээ магадгүй концепцээ баталж авах нь зүг. Ихтэй одоо мөнгөнийхэн хэмжээгээр шат дараатаар хэрэгжүүлэх байдлаар нэвтрүүлж явахгүй болвол би зөвхөн 27-28 төсөвдөрлийг санаа зовноод байна л да. Тэгээ яг хөө энэ хоорондоо тэр нэг эдийн засгийн нэгнуудаа тэлтийн тэр бодлогоо явуулаад том төслүүд хөдөлгөөд ингээд явахгүй бол айгүй гой хуулиуд баталждаг. Тэгээ хэрэгжүүлж чаддгүй, хэрэгжүүлэлтэн дээр ундаг ийм юу үүсэх гэдэг дээр санаа зовндог. Тэр нэмэлт их үүсэр болох асуудлууд дээр энэ салбарын бусад сайд нар харагдахгүй нэгэд байгаа маань тэр талын ажлууд ерөөсөө хийгдэхгүй байна. Тэр талын ажлуудыг сайд нар чи хийх ёстой. Үнэнгийн шаардлагатай хэлж явах хэрэгтэй. Өнөөдөр байнга орон дээр үнэнгийн нийлэхээр гүйж гараад хэвлийн За ерөнхийдөө нэмж хариулъя. Тэгээ гав гишүүний энэ санал бол одоо бас маш зөв л дөө. Яг намар төсөв бариад ороод ирэхээр тэтгэврийг инфляцтай уялдуулж нэм гэдэг шаардлага үүснэ. Би ерөөсөө тэр нэг 769 мянган төгрөгийн доод хэмжээгээр тогтоолгоцсон. Тэгсэн мөртлөө 3-1 нь 25 жил ажилласан. 15, 20, 25 жил ажилласан хүмүүсийг яг адилхан тэтгэвэр тогтооцсон. Энэ ахмадууд дээр би бүгдэнд нь 10% тэтгэвэр нэмэх над би бол одоо ингэж орж ирмээргүй байна. Тогтолцоо өөрчлөхгүйгээр ингэж одоо бие одоо хуурж худлаа ярьж авсаар байтал ийм л байдал төрсэн. Тийм учраас олон жилиг урамшуулдаг энэ зөв тогтолцоог парламент батлаад өгчвөл намар энэ зөрүүж арилцсан 140 мянган үнэ баталгаа тэтгэвэрчсэн ялгаатай тогтцсон. Энэ дээр инфляцтай уялдуулж нэмнэ гэвэл харин ард түмний амжиргаа, орлогын баталгааг одоо хангуулахад бол том төхөн болно гэж үзэж байгаа. Тэгээд аль байнгын орны ажлын хэсэг байгуулахыг ус дэмжиж байна. За дахиад тодруулъя. Гав гишүүн. Тэгээ хаврын чуулганаар ингээ амжуулаад оруулаад ирчих нь бол маш зөв. Тэгвэл одоо энэ чи яг намар бол төсөв хийлцэх үед бол цалин нэмэх, тэтгэвэр нэмэхийн одоо уралдаан ер нь зарлцдаг шүү дээ. Тэгээд ерөөсөө бүх юм дээр зарчим зөрүүдэд санал оруулаад ингээ явцдаг. Тийм болохоор энэ яг энэ тогтолцооныхаа шинжилэлээс нь хараад энэ хаврын чуулганаар оруулаад тэгээд төсвөө одоо өргөн барихтаа энэ юмнууд одоо тоо параметруудад тааруулаад өргөн барихаас өөр аргагүй л дээ. Тэг яг уу ажлын хэсгээр нэлээд сайн ярих хэрэгтэй байх, байнга ороод нэлээд сайн хилцүүлэг хийх хэрэгтэй байх. Зөвхөн концепц эвдэхгүйгээр нь аль болох одоо шаардлагатай бол 1-2 жилээр хойшлуулах ч байт юм. Нааш цааш нь хөдлөх байдлаар хуулиа бол батлуулаад тахын зүйл дээ. За баярлалаа.